Монгол Ардын нам өөрсдийгөө булшлах асар том нүх ухаад байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй байна. Гол алдаа нь ардын хувьсгалаас хойш оршин тогтносон энэ том нам Орос эцдийнхээ савраас молтронгуудаа хувийн компани гарт базуулчихсан явдал юм. Зарим хэвлэлүүдээр цацагдаад байгаа хаалттай хаалганы цаадах дуустдаггүй ярианаас үзвэл Монгол Ардын намыг ховжилж авсан эзэд нь төрийн ордонд байдаг 65 ажилтнаа тэрэлжид цуглуулж даалгавар өгчээ. Тэр 65 ажилтных нь биелүүлэх ёстой үүрэг бол Эрдэнэтийн 49%-ыг оролдолгүй зүгээр орхих, 5 толгойгоо шинхоод өгөхийг дэмжиж гар хөлөө ярсгийтэл өргөх ёстой юм гинэ. Ингэснээр ардчилсан намын тавьсан их хөрийг Монгол Ардын намынхан цаг хугацаанд нь төлж даян дэлхий болон Монгол ард олонныхоо өмнө үнэн чударгын туйлыг үзүүлэх явдал юм гин. Буруу л одоо дайнда Монгол Ардын намын 65 ажилтаа, Монгол Ардын намын 1000 гишүүдээ. Эрдэнэт үйлдвэр 5 толгойн орд газар бол Монгол улсыг тэжээх талах юм. 3 сая хотоодыг тэжээх талхны үйлдвэрийг нь МСС гэх арга бараа олигархийн гарт өгчих юм бол цааш та хэн та нарт идэх вэ? Замун тэрэлжийн цугларалтанд 5 толгой хөдөлгөж байж л ардчилсан намын тавьсан өрийг цаг хугацаанд төлж чадна гэсэн үг ахин гарч ирсэн байна. Цэнзүүргүй ярианд орсон Зандаа хүүгийн инх болдын хэлснээр бол том төслүүдэд хөдөлгөн гэх үг нь дэлхийн эдийн засагт байдаггүй сайхан болгонд бодож гаргасан PR-ийн үг юм гэлсэн. Харин сая тэрэлжийн цугларалтан дээр энэ үг дахин зуйраадсан байна. Тэгэхээр 2 жилийн өмнө оюу толгойг дубайдсан сайхан балгийн балагтай үйлдлийн ихрийг нь одоо төрүүлэх гээд байгаа болгоно. Ер нь бол энэ хоёр асуудал дээр 65-ын бүлэг та нар гар хөлөө өргөх нь та нарын л асуудал. Харин түүний дараагаар гарах үр дагавар нь Монголын ард түмний шийдэх асуудал болно. Ноён уулын асуудал дээр гараа өргөж зөвшөөрсөн урагчдыг ард түмэн хизээч мартахгүй. Одоо ч хараад зүгсээр л байгаа. Эрдэнэт 5 толгой дээр бол бүрч мартахгүй. Тэрэлжийн цугларалт нэг л оройных. Түүнээс үүдэн гаргах шийдвэр насан турших. Ийм л учраас та нарыг өмнөө маш том нүх ухчихлаа гэж хэлээд байгаа юм. МСС-ийн тарааж өгсөн хүрзээр ухсан нүхэнд та нар танаа намал унана. Хорвоо дэлхийн уужим хийх юм даанч байна да ууг.